Оройн дүргийн эрхэм үзэгчтэй сайхан амарцгааж энэ залуу зохион бүтээгчтэй. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны баруун бүсийн шалгаруулалт Говьалтай аймагт үргэлжилж байна. Тийм ээ, Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон хүүхэд залуучуудыг ирээдүйд бэлтгэх залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн шалгаруулалт Монгол орны 408 зохиост очиж мөн үүнээс гадна Оросын холбооны улсын Бурайд улс, Өвөр Монголын өөртөө засах орны хөх хотод шалгаруулалтаа явуулах юм байгаа. За ингээд баруун бүсийн шалгаруулалт амжилттай явагдаж байна, үргэлжилсээр байна. Өнөөдрийн оролцогчтой бүгдээрээ танилцъя дэх үү. За тэгээ. Ингээд зохион бүтээгч тайзнаа өрөө. Говьалтай аймгийн 2 дугаар сургууль 1100 гаруй сурагчтай. Сургуулийн өглөө өдрийн 2 ээлж солигдох үед 1000 гаруй хүүхэд хувцас үлгүүрээс авах, үлгүүлэхэд хичээлээсээ хоцрох тохиолдол цөөнгүй гардаг учраас энэ бэрхшээлийг шийдэхийн тулд урлал технологийн дугуйлангийн сурагчид анги бүрийн үүдэнд хувцсны шүүгээ хийсэн байна. Энэ олон шүүгээний өглөөргыг хийхийн тулд сурагчид чамгүй их хугацаа зарцуулсан гэнэ. 10 дугаар ангийн сурагчид дэлгэр нэм даваанаар өглөөрг хийх ажлыг хэлбэрчлэх санаагаар манай уралдаанд оролцож байна. Бид хоёр бол нэг энэ залуу зохион бүтээгчд орё гэж бид хоёр хоёулаа нийлд зэрэгшүүлээд орсон. Тэгээ манай найз маань залуу зохион бүтээгчд орё гэж анх санааг нь гаргасан. Тэгээ юугаар орж байгаа юм бэхээр углуур хөрөөдөх туслах төхөөрөмжөөр орж байгаа. Нэг өмнө нь гар хөрөөгөр хөрөөдөг ямар маш их хүндрэлтэй мөрөөс хөрөөдөж байсан учраас тэр анх тийм санаа гаргасан. Говьалтай аймгийн 9 булаг сумын 2 дугаар 10 жилийн сурагч Дэлгэр бүгдээр найзантай хамтдаа угтан авцгаая. За сайн байцгаана залуучуудаа. Та нар сайн, бид нар сайн. За, гартаа юу бариад гараад ирсэн бэ? Бүтээл маань. Бүтээлээ тайлбарлахад 3 минут хугацаа олгоно. Мандлын өглөөрөг шокомоконы өглөөрөг тэгэх Шоковыг Тэгээ ганцхан үйлдэлээр 2 дэлхийн хөрөөдөж болно. Морь сурдуух цаг баг хэмнэн. За цаг явсан залуучуудаа. За бит хоёрын бүтээл маань болохоор ингээ хоёр үнцэн хэсгээс бүтэж байгаа. Энэ нь болохоор ингээ суурн нөгөө нэг цэглэхаа хөрөөн дээрээ бэхлэгдээд энэ нөхөн байгаа. Энэ нь болохоор нөгөө нэг яг бэхлэгдэж өгөх хэрэгтэй байгаа. Энэ төмөр нь болохоор яг энэ хоёр төмөрнийхэн тасраар ороод ингээ гүйж явах хэрэгтэй. Яг энэ нь болохоор нөгөө углуурны мод дээ шүү дээ. Модыг хашаад ийш хоёр тишээ хөдлөх хэрэгтэй. Яг энэ нь болохоор нөгөө нэг хөдөлгөөн хязгаарлагч энэнгээрээ тааруулна. Энэ нь болохоор яг энэ чинь ингээ тулаад яг ингээ зогсож явах зориулт энэ бариулна. Тэгээ энэ хөдөлдөг хэсэг нь. Энд нэг баалаа гэхэд нэмж хийгээд тэгээд нөгөө цэллаадан ийм хамгаалт өрдөс нүддээс орох ийм хамгаалт хийж өгөх хэрэгтэй байгаа. Энэ ингээд энэ хоёрын тасраар гүйж өгч явах хэрэгтэй. Энэ нь яг хөдөлгөөнгөө гүйж өгч хэрэгтэй. Тэгээ энэ шавн дээр энэ хөдөлгөөн хязгаарлагч нь ингээд хөдөлгөөнгөөр барилгадчих гэсэн баг. Бүтээлийн манай шүүгчид сонирх болов гэж бодож байна. Та хоёрын юунаас гар хөрөөн дээр ашиглаж байна уу те? Үгүй. Цэглэхэн хөрөөн дээр тий. Энэ хацар дээр ер нь чиг барих гэдэг нь үү? Тэг яг чиг өрөө нөгөө углуурга ингээд наагаад хоёр тишээ ингээд хөдлөж өгөх. Углуур гэхэд тэр булангийн хэсэг биш үү? Углуург гэж яриад байгаа. Ерөнхийдөө яг нэг ийм зааш шин хоёр модыг ингэж холбож байгаа гэдгийг зургийг тэрэн дээр зураад тах та. Ингээд байгаа шүү дээ. Хоёр мод хооронд нь. Ийм нөх байгаа тий. Тэгээ нэг нь болохоор нэг ийм юу бөөрх ийм юу байгаа тий. Яг ингээд ороод углаж байгаа. Углаж байгаа. Энэ миний ойлгож байгаа зөв үү нэг юм те? Биш үү? Нөхрөө. Одоо сандал эдний углуурга ингэж нөгөө ийм углуурга ингэж ордог тэрийг хийх гэдэг юм шүү дээ тий. Тэгээ энэний давуу тал нь болохоор хөрөөгл тэгшин барихлаад гэсэн үү? Үгүй нэг яг нэг хэмжээнд мөрөөс сарын. Нэг хөрөөдлөөр хоёр талын хөрөөднө. Тэр углуургийнхаа ерөнхийдөө юу гээ штэ. Тодорхойн зорно штэ тий. Тэгнь. За одоо жишээнд сүүлийн үед бол одоо ерөөсө зорчдөг байгаа. Өмнө бол цүцээр зогтдог байсан штэ. Тэрийг хэлээд байна уу? Гүр тэр нүг яг ийм орж байгаа хэсэг юм. Хийшт. За. Одоо л ойлгох. Би ойлгохгүйсэн байхгүй дөрөөс болоод багш гэсэн ойлгохгүйсэн биш шүү. Тэрийгээ сайн ярихгүй л угаасаа юу юм биш үү? За жишээ нь нэг дөрвөлжин мод байлаа гэхэд л ерөөсөө тал талаас нь гүнээ тохируулсан байхад тайраал. Тий. Хажууг шуулаад авчих юм биш үү? Тий. Зөвхөн тэрийг л гаргах юм уу? Тий. Тий, тийм л хялбар юм байсан шүү дээ шүүгчээ. Тэгвэл тэр аль хэдийн ойлгоцсон дээ. Тэр бол зөвхөн одоо нэгтэл нэ тий. Бүгдөө угалдуургыг өөрөө холбоос олж дуусах хүртлээ бол нөгөөдлийн яаж хийх гэж. Нууц хэлэхгүй битгээд одоо нууцаа задлахгүй бид нар нөгөөдөл нь. Тэгэхээр энэ бол яг бүрэн ажиллаа яач амжихгүй байна л да. Холбоосоо гүйцэтгэж чадахгүй гоос тэ зөвхөн нэг талын нийт чинь нөгөөдөл нь байж энэ хоёр мөрөөсө холбогдсон шүү дээ. Нөгөөдлийн нөгөө нэг юу цэглэхэн хөрөөнийхөө юугаар өрмөөр ингээ хийдэг байхгүй юу? Өрмөөр нь фризер гэдэг нь шүү дээ. Барьж байгаа л юу яг ингээ хатуу ягаал бариулчаал тэгээд ингээ хоёр тишээ ачхаар яг
яг нөгөө хэсэг нь гараад ирдэг. Бид нэр 20 шокоо хийсэн чи мэдж байгаа. Доор нь ингээл хийчих. Бодлоо хөрж тэр шокоонуудыг үзээрэй. За шүүгчнэрээс та шоконд орно гэдэг чинь энэ боллоо та тийм. Энэ жилийн анхны шоконд Шок боллоо. их гүн орлоо доо. Одоо бокс рингэн дээрээс бол тоолох гэсэн. Хоёр гээд тошоо тоолол яг 3 ногоо. Яг одоо жишээ нь модоор юм хийж байгаа хүмүүс энийг харахад бол баг энийг бэхлэхийн тэр нь одоо энийг бэхэлж байрлуулах нь баг цаг хүмүүс ч одоо зүгээр харандагаар тойруулж байгаа л өөрсдөө хөрөж. Бид нар модоор юм хийдэг хүмүүс биш шүү дээ. Бид нар чинь те 10 жилээс урагчиж шүү дээ. Хөрөөн ингээ байж байгаа. Тэгээ наатах ингээд юу яачаал араас нь ингээл ингэж хөдлөгчөөл дахиад нөгөөдөл нь хөрөөд шүү дээ. Тэгэл эргүүлээл дахиад нөгөөдөл нь. Тэгээд нөгөөдөл нь ихгүй. Бүр нөгөөдөл нь. Тэгээд тэрний нөгөөдөл нь бас байгаа. Бүр нөгөөдөл нь аль вэ? Нөгөөдөл нь нэгэл байгаа. Үтсий. 20 шокоо хийсэн гэдэг байгаа зү. Өтгөө ингэж хөрөөд нөг тэгэл харуулчих бол одоо. Энэ мод гэл ут. Арай жижиг нэг ивэл манай багшийн цүнхийг авч уулчих. Яах цүнхэр. Энийг ингээд нөгөө нэг юу цэглэхаа хөрөөн дэр ингээд суйрлуулна шүү дээ. Энэгээр бооцсон байгаа. Тэг яг энэ дээр ингээл энэ хоёр талын ингээд ухах хэрэгтэй шүү дээ. Нэг юм угалж авах хэсэг нь байх хэрэгтэй. Тэг яг энийг ингээд дагуулаад энийг ингээд хөрөөдлөө энтэй тал нь хөрөөгдсөн байгаа шүү дээ. Тэнгүүд дахиад энийг ингээд түлхээл энэ ингээд дахиад хөрөөдөгдөн шүү дээ. Тэгээл ингээд гараад ирж байгаа байхгүй юу? Хөрөөч одоо ойлгоцсон. Таяр гүнээ яаж тохируулж байна? Гүнээ. Тий. Углуурхаа уртаа гэсэн. Наа чинь ямар итрэл юм бэ? Хязгаарлагт Байхгүй л дээ. Ийхүү оролцогчид маань сандарч твцснээсээ болоод ч тэрөө санаа бүтээлээ ойлгомжгүй тайлбарласнаас шүүгчид тэдний шийдлийг тодруулахын тулд оролцогчоос олон зүйлийг асууж нэлээд удаан ярилцлаа. Ингээд шүүгчид дэлгэр нэм даваа нарын бүтээлийн санааг хэрхэн сайжруулах талаар зөвлөгөө өгсөн юм. Бүүн бодолж нэг юм ойлголоо. Тэг юм чи яг одоо их энгийн учраас бид нар амар гүнзгий бодоод байхгүй өөрсдөө. Тэгэхээр яг миний дөө наач бол одоо яг ингээд модоор юм хийж байгаа хүмүүст бол ямар ч байсан нэг хэмжээс алдахгүй хоёр талаас нь бол яг оглоорынхаа эрийг бол гаргаж болох юм байна. Тэгээ гүн нь яах вэ гэдэг асуудал байна. Тэгээ би сая таныг ярьж байгаа хооронд бас энэ дээрээс хайлаа интернетээс санаа авахар юм зөндөө байна. Нилээн гой шийдчихсэн шийдлүүд ч бас байна. Яг хөдөлтөг болгоод хийсэн гүн одоо сая. Тэгэхээр та хоёр тэрийг үзээд тэгээд яг өөрөө наатаа ашиглаад одоо сая хүмүүсийн асуугаад байсан юмнуудад өөр боловсронгуй болохоор юм юу вэ те? Нэмээд хийгээд үз. Наач болно. За. Бас оглоор хийдэг янз бүрийн бэлгэмнүүд байгаа л та тийм ээ. Одоо үйлдвэрийн шат дамжлагад бол. Тэгээ та нар бол яг өөрсдөө тохиолдсон асуудал өөрөөр яг энд ийм нөхцөл байдал үүссэн байгаа тохиолдолд тэрийг шийдэх гэдэг нь шүү дээ. Тийм болохоор ямар ч гэсэн наадаас сайжруулад нэлийн юу болоо хийгээд үзээ хараадах юм. Өөрөөр та нар яг ямар тохиолдолд юу шийдэх гээд байгааг чинь тэгээ ямар хөө байдалтай болох гээд байгаа чинь мэддэг. Тэгээ дараагийн удаа бол бичлэгтэй яг нөгөөдөө зорж байгаа өөрсдөө яаж хийдэг дараа нь наадахаараа яаж хийгээд байгаа юм. Үнэхээр үйл ажиллагаа нь яаж хөнгөвчлөгтэй байгаа юм те. Үнэхээр чанарт ямар ахиц гарч чинь тэрийг хараад тэгээ дээрэс нь бас энэ интернет видеоос хараад судлаа заяа. Тэгэд ордоо үзтээ за. За гэрлээ асая. Нэг улаан нэг ногоон. Хоёр ногоон. Амжилт Амжилт залуучтай. Амжилт үсэ. Нөгөө тал нь айлын гэдэг шиг ойлголцож байгаа бол тэгээ тал нь байхгүйсэн. тал нь байхгүйсэн билээ да. Гэхдээ аргалцсан болцсон. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн баруун бүсийн шалгаруулалт үргэлжилсээр байна. Бид одоо та бүхний өмнө Бавалтай аймгийн 9 булаг сумын хантайшир зохицолбарын сурагчийг хүргэх гэж байна. Зохион бүтээгч Сандаг Далай. Говьлтай аймгийн Хантайшир Эрдэм зохицолбор сургуулийн 9-р ангийн сурагч Сандаг Далай технологийн хичээлдээ илүү сонирхолтой болоод ч тэрөө нисэх авт загвараар хичээлдэг. Тэр өөрийгөө сарих үүднээс залуу зохион бүтээгч уралдаанд баг бүрдүүлэлгүй ганцаараа оролцохоор шийдсэн байна. Өөрөөр хэлбэл тэр хариуцлагыг өөрөө өөрч хэн нэгэнд итгэж найдалгүйгээр санаа шийдлээ тайлбарлахыг хүсжээ. Тайлбарлахыг бол өөрөө тайлбарлачаал гэртээ бол ах мах одоо ер нь хүмүүстэй нийлж байгаа л тэгэл бүтээлийн хиндэл гэж бодож байна. Тэ хамгийн гол нь ихний шатндал тэнцэх хэрэгтэй. Тэнцхийн тулд сайн тайлбарлана, санаагаа сайн зөв ойлгуулна. Сандаг Далайгуудээр хамтаа угтаа авцгаая. Байнгын халуун ус гэсэн бүтээлээр манай нэвтрүүлэгт орно.
байнгын халуун устай зуух гэсэн бүтээлээр олдож. Яагаад байнгын халуун устай зуух бүтээх санаа гаргав? Ер нь бол одоо хөдөө орон нутгийн айлууд бол ихэнх нь тог цахилгаан байдгүй. Тэгээд ус буцлагчин дээр ус салааны ойлголт байхгүй болохоор тэгээд байнгын нөгөө галаа түлж идэг болохоор галаа түлж явах үе тэр айл байнгын халуун устай байж болно гэсэн санаагаар л энэ санаа гаргасан. За Сандагдалаа 1-р шатны дүрмийн дагуу 3 минутын дотор бүтээлээ танилцуулна, амжилт хүсье. Энэ болохоор жирийн зуухны бүтцийг одоо өөрчлөөд одоо нэг юм нэмээд ингээд байнга халуустай байх боломжтой. Хийх шалтгаан гэвэл би одоо хөдөө өвөө эмээгийн очтол одоо нөгөө халуус байхгүй. Тэгээ айгуугаа авахсан чинь юу гал түлж одоо дээр нь төбөн тавиад ус тавиад тэгээд халаасан. Тэгж яхаар зүгээр яагаад тэрэл хотын айлууд одоо яагаад бүгд шугам шүлжээнд холбогдоод халуустай байж болж яхад хөдөөнийхээ яагаад тийм байж болдгүй юм бэ гэсэн утгаар энийг гаргасан. Тэгээд энэ дээр болохоор жирийн зуухны энэ хойтлын бүхээгт ийм төмрийг холбож гагниж өгөөд тэгээд энд нь ингээд ус хийх сав бий болох. Тэгээд дээрэс нь одоо энэ усаа хийх таг одоо энийг бол ийш нь ингээд зөөгөөч ч юм уу энтэйгээ харгалдуулахгүй гэж байгаа бол тэгээд тавьчих болно. Тэгээд доороо карант хийгээд эндээс усаа авчна. Тэгэл тэр айл бол байн гал түлжлээ бол байнга халуустай байх боломжтой. Тэгээд энэ таган дээр бол аюулгүй байдлын тулд бол таган дээр ингээд уур гаргах нүх хийж өгөх. Тэгээд дээр нь одоо нөгөө усныхаа хэмжүүрийн тийм одоо технологиудыг байрлуулж өгөх боломжтой. Банкны дотор болохоор яг нөгөө ямар зуух гэдгээс шалтгаалаад усны орох хэмжээ нь одоо тааруулаад хийчих болно. Тэгээд төсөв мөнгөний хувьд бол нэг их тийм ялгаа байхгүй. Одоо нөгөө милийн төмрөөр хийсэн зуухнууд бол ихэвчлэн 90-100 мянган төгрөгийн хооронд байдаг. Миний энэ одоо зүйлсийг нэмснээр одоо 100-аас 120 мянган төгрөгийн хооронд авах боломжтой. Заримд нь болохоор 10-аас 15 литр ус орох боломжтой шүү дээ. Тийм усаар ч бол хүмүүс толгой хөлөө угаачна, аягныхаа усыг авчна, хувцаа угаачна, усаа ер нь сэлбэл тэгэл байгаад байна. Цаг 1 минут тутаа шүү. Тэгээд бас одоо өөртөөр бол энэ уур бол одоо манай аймаг шиг манай улс шиг тийм хуурай ширүү уур юмсгалтай газар бол ер нь бол хэрэгтэй. Тэгээд хүний эрүүл ахуйд хэрэгтэй. 3 минутанд дамжлаа. За бараг тэгэл дээгүүр нь байнга халуун уур гарч явах юм бол гэрийн нөгөөний дулаалгын систем гэж хамт шийдэж байгаа юм шүү. Үгүй ээ, хамгийн гол нь халуун уур гараад байхаар чи манай нөгөө гэрийг маань ялзруулад нөгөө нэг проблем нь үүсээд эхлэхгүй юу? Байнга хөлрөөлөө. Түлж хэцүү л баг. Байнга хөлрөө. Тэгэл гэр маань чийг татаал тэгэл хамгийн гол нь дээшээ уур гаргахыгаа шийдчихвэл яасан тий? Уураа ингээд шууд дахиад хоолонд холбоод пар болгоол тий? Тийм дулаалгын. Их хэрэгцээтэй санаа гэж бодож байна. А гэхдээ энэ бол одоо хэрэглэгч нь одоо хүссэн хэмжээнийхэн температуртай халуун усыг авч чадах нөхцөл олгоо шүү дээ, тийм ээ. Гал одоо их сайн түлсэн байвал ус маш их халуун байна. Байнгын зугаар түлээгүй бол ус хүйтэн байна, тийм үү? Тэгэхээр миний хувийн дээр тэр карантинд нь холигч карант байдаг шүү дээ, тийм ээ. Халуун хүүтэн устай. А дахиад энэ халуун уснаас гадна хүүтэн усны нөөц бас сав баг хэрэгтэй байна дээ, тийм ээ. Тэгжээд нөгөө одоо тохирох хэмжээнийхэн усыг авах нь шүү дээ, тийм үү? Одоо маш их халуун үед нь одоо халуун ус аваад дахиад өөр савндаа очиж хольж ийм ажил гаргалгүйгээр хүүтэн устай нэг нөөц сав байх нь, тийм үү? За тэр сая тэр ахын чинь хэлдэг одоо уурны асуудлыг бол гадагшлуулдаг нь зүв баха. За амжилт хүсье. Яг ямар материалаар хийж байгаа вэ? Милийн төмрөөр. Тэгээд одоо энэ усныхаа савыг эсвэл дотор талыг ямар нэгэн төрлийн металлаар бүрээч ч юм уу. Дотор нь бол мэдээ зэвэрдгүү нөө нэрж мэрж гэдэг тий. Унднаас хийж болохоор тийм юмар л тодорхой. Төгөлдөр өмнөөс нариулсан. Ойлгомжтой юм асуугаад байна тий? Тийм. За нийтлэр хий гэж бодсон юм дээ. Бас ялгаа авахгүй шилжилт явна. Ягаад дотор ус чинь өөрөлдвөл хөнгөн цагаанаар хийж болох юм уу? Хөнгөн цагаан юм чи савыг тавиад огт ус илгүү чи халгаад үзэхгүй юу? Өнгө нь өөрчлөгдөж. Ямар хийх хэрэгтэй юм бэ? Харин тийм ээ. Тэгэхээр боломжгүй гэдэг. Байнгын устай ээж тэр чи ус нэг гүйлгэж эргэжээж явахгүй болохгүй. За дүр усыг дөрчих гэж үү те. Дүр усыг огт ашиглахгүй гэж үү. Тэгвэл нөгөө уурны ч асуудал бас хэцүү дээр юм те. А яг усаа хийх үед гинт хүүтэн ус ихэд яах вэ? Төмөр өөрөө тэлнэ те. Тэгэхээр бас их явдалтай болоод байна л да наад чинь. Энийг бас өөр ингээ пармаар холбочих болно гэсэн тийм санаанд. Тэгээд ер нь бол нөгөө залуу цөмтөгч өмнө гарч ирсэн шаланг байсан шүү дээ. Тэрнийг холбоод одоо шүршүүрийн ус ч юм уу тиймэрхүү зүйлсийг бэлдэж болно гэсэн. Тэгээ яг энэ 100 галлаад байгаа шалтгаан чинь түрүүн бас хийл багш хэлээд байгаа. Ер нь бол тэр температурыг тэр болгон хянахад ер нь хүндрэлтэй болоод ирдэг байхгүй. Тэгэхээр таны хэрэглээдээ гаргаж байгаа юм чинь 100-нд бол одоо игээл асаа галаа таслахгүй байж гал гал хийгээд байгаа шүү дээ. Өвлийн үйлрэлт бол өрөөний температураа барих гэж гал хийчихэд байгаа байхгүй.
Тэгэхээр тэрэндээ ясан усны тэр температурыг эргээд энийг байнга л ер нь дараагийн шатны хэрэглээгийн заавал гаргаж өгөхгүй бол энд нь удаан бариад байж болдгоо. Барихаараа магадгүй чиний сайн хэлсэн эмээ өвгөндөө очих чинь те саунд нь усыгээд хэрэгэлсэн. Яг хэрэгтэй үедээ тэгээ аваа хэрэгэлсэн баг. Зардал төвөг багтаач байж магадгүй юм байна. Төрөний хилдэг, цагагийн хилдэг ус байнга байгаад байж болохгүй тийм ээ. Тэгэхээр чиний хилээд байдаг пар байж болно. Өөрөөр халаалтнаа ашиглах гэдэг шүү дээ. Гэхдээ тэр мэн нөгөө цэвэр устайгаа холилдохгүй. Яг л пар чинь зүгээр л ус тойрол халж байгаа болохоос тэр усаа хэрэглэхгүй байгаа шүү дээ. Унд юм угааж болохгүй шүү дээ. Тэр зориулт нь өөр. За яг цэвэрхэн ус гэдэг утгаараа өөрөөр хэл аяг угаах гэдэг чи хувцас угаах гэдэг шүү дээ. Тэр утгаараа хэрэглэж байгаа бол яг тухайн агшинт халаах гэдэг шүү дээ. Тэгээ нодлон асуудал яаж тавигдсан хэрэг галт үлж байгаа дараад нь пишн дээр савтаа ус тавьчвал ямар юм шүү. Заавал ингэж нэмэлт юм хийгээд яах юм гэдэг асуулт тавигдсан байна. Гэхдээ энэ бол зүгээр нөгөө байнгын халуустай гэсэн утгаараа болохоос яг нөгөө хэрэгтэй үед усан юм байна. Харин наа чи ус хийдэд халуун байх вэхээр ерөөс галт үлж байгаа үед халуун болно шүү дээ. Тийм үү? Тэгэл бусд үед хөрч штэ ус чинь. Онголохгүй тэр чи яахгүй бол дулаанаа бас удаан алт штэ тэр халуус тийм үү? Битүү байгаа юм чи. Уур муур гарахгүй цогоо шүхч уурлахаа болцсон юм чи. За шийдж ядал энэ да одоо тэгтээ бүгдээ 3 шүхч хаа гэрлийг харна. Тэр 3 гэрлээ шалтгаалаад сандагдал маань 2 дугаар шатнаа тэнцэхүү 1 дугаар шатн дээр баг зэрэг бүдрэх нүү гэдэг тодорхой болно л доо. 2 дугаар шатн тэнцэхгүй юу? Шийдэгдэн. Улаа. Нэг улаа. Улаа. Хоёр улаа. 3 дахь ногоон байна гэж би итгэлтэй байгаа. За баярлалаа. Харамсалтай. Яагаад гэдгийг чам тайлбарж өгөх шиг боллоо тийм ээ. Гэхдээ шантрахгүй. Шантрахгүй. Бас нэг ийм зохион бүтээгчдийн сандагдалаа. Манай нэвтрүүлэгт ороод унцдаг. Гэхдээ дараа нь хийж үзүүлээд би тэр чинь тэгэж хийсэн шүү та нар үзээрэй гэж хэлдэг хүмүүс байдیں۔ Би чамайг тийм зохион бүтээгчтэй нэг болоосоо гэж хүсэж байна. Амжилт хүсье. За баярлалаа. Миний одоо хүсч мөрөөд зүйлгээ бол одоо би архитектор болохыг хүсдэг. Барилга архитектор. Ягаад гэвэл одоо нөгөө гой байшингуудыг зураг төслийн гаргаад гоё тийм ер нь л гоё санагддаг. Тэгээд яг сонирхдаг зүйл гэвэл одоо оюуны тоглоом, сэтгэхүйн тоглоом л сонирхдаг. Ерөнхий ивент итгэгч, шин бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Jolchin Tour компани. Зөтөртийн өдрийн дэвхөр явуулсан байна. Намайг Говьалтай аймгийн 9 бүлэг сумын 2 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурагч Даваад төрчихдөг. Энэ манай багийн гишүүн. Хэдий өцөрхтэй. Залуу зохион бүтээгчийг гарч эхэлснээс нь хойш оролцох юмсан гэж их хүсдэг байсан. Тэгээд манай аймагт явж байхад нь би их баяртай байгаа. Цааш энэ тэмцээний өрөлтөд инженерийн сургууль улстай нэртэй сайн залуу зохион бүтээгчтэй болж байгаа. Дамжлаа. Баярлалаа. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн баруун бүсийн шалгаруулалт Говьалтай аймаг дээрээс үргэлжилж байна. Тэгэхээр Говьалтай аймгийн 9 бүлэг сумаас 2 дугаар 10 жилээс их олон оролцогчид оролцож байгаагийн нэг бол Даваад Оржим. Даваад Орж ямар бүтээл санаатай оролцож байгааг бүгд хамтдаа сонирхцгоё. Говьалтай аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Даваад Орж усан загвар болон ард загвараар хичээллэж аймаг улсын техник технологийн олимпиадад олон удаа амжилттай оролцсон. Тэрээр ангийн анд Азийн азартайгаа нэг баг болон 2 санаа бүтээлээр залуу зохион бүтээгч оролдоонд оролцож байгаа юм. Өнөөдөр тэд эхний санаа шийдлээ шүүгчдийн өмнө танилцуулна. Энэ бол автомашины хурууч резенийг хялбар аргаар солих төхөөрөмжийн санаа юм. Манай нэг ах надад нэг санаа олж өгсөн. Нэг хурууч резен солихдоо нэг төмрөөр дарж байгаа төгжөө мөгжөө өсрэг алга хийжсэн байхгүй. Тэгээ би энэ санаагаар нэг оруул болох юм байна даа гэж бодоод тэр нэг орсон. Би бол одоо технологи чиглэлээр яваад технологийн багш болъё гэж боддог. Тэгээд одоо манай энэ болохоор инженер болно гэж боддог. Тэгээд бид хоёр цаашдаа технологиороо дагнаад бүр илүү их хийж бүтээгээд явъя гэж боддог. Би инженер мэргэжилтэй байна. Тэгээд би одоо яг технологи нурийн ийм техник инженер болж ийм мэргэжлэр улс орондоо ашигтай ийм хүн болохыг хүсэж байна. Даваад Оржиг үрж байна. Одоо ташлалтаар ухтаа вэ? За, бүтээлээ танилцуулахаас өмнө оршил хэлэх үү? Хэлнэ. За. Миний гол санаа, бүтээлийн гол санаа нь болохоор
машин хуравч ирж юм уу? Калап билүүдэх багаж байгаа. Та өдөр ер нь машин их янзлдаг автомашин. Оролдоно. Тэгээд хуравч солих бол их хүндрэлтэй асуудал гэдэг өөрөө мэддэм юм тийм үү? Амжилт төсийг 3 минутын дотор бүтээлээ тайлбарлаарай. Энэ болохоор миний багжийн угсарсан байгаа байдал нь. Тэгээд нөгөө задарсан байгаа хэсэг нь болохоор энэ уртсагч иш, энэ бас уртсагч иш. Энэ болохоор төв бариул. Энэ болохоор их бий байгаа. Ингээд. Тэгээ энэ болохоор түгжээний замаг байгаа. Тэгээ эндээ болохоор соронцтой нөгөө хуравч ирзээ солиход нөгөө түгжээ өсрөх асуудал гардаг. Өсөрж алга болох асуудал гардаг. Тэгээд энэ ч нэ соронцтой учраас түгжээгээ өсрөхээс хамгаалаад энэ ч соронц хийсэн байгаа. Энэгээр хуравч ирзэнээ солихын тулд пүршин дээр агшааж дараад нөгөө түгжээгээ энэгээр замгаа доошлуулад түгжээг энэ ч нэ нааж авах. Энтэй тал дээр одоо би багжаа аваад ирсэн байгаа. Тэгээд энэ болохоор нөгөө хуравч ирзэнээ сольсныхоо дараа хуравч ирзэнээ гимтэхгүй тулд хуравч ирзэнээ ингээд дарж ингээд доош нь дарж суулгаж өгөх байгаа. Энтэй талтай болохоор энэ нь болохоор хуравч ирзэнээ гүшж авна. Энэгээр нөгөө хуучин хуравч ирзэнээ гүшж аваад дараа нь шинэ хуравч ирзэнээ энэгээр сольж доош нь суулгаж өгөх байгаа. Нөгөө өмнөх хүмүүс нь болохоор калапингийнхаа бүршин дээр цохоод калапанга мөрөөлөх юм эсвэл хуруу түгжээгээ өсргээд түгжээ нөгөө доошо мотор руу өсөрж ороод сүүлдээ мотороо задлах шаардлага гардаг. Тэгээ энэ тэрэн дээр хугацаа алдахын бүтээр химнээд ийм багж хийсэн байгаа. Бүтээрийн багж болохоор 20-30 минутын дотор сольно. Харин хүмүүс энэ багжгүйгээр болохоор 2-3 цаг сольж их хугацаа алддаг байгаа. Төгөлдрөө чи бит хоёр бол машин унахаас янзлдаг хүмүүс биш үү? Эвдэхээс янзлж чадахгүй. Тэгэхээр чой багшаас асууя л да. Чой багшд үзүүлээд. За багийнхаа гишүүдийг танилцуулна уу? Манай багийн гишүүнийг Айди Озргэдэг. Энэ манай багш Батмүг хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн эдийн засагт хэмнэлтэд хөдөө орнуудад тохирсон багж байгаа. Калапн билүүдэх багж гэхээр 12 вольтын жанаамн дээр патрон голдон суурлуулж өгсөн байгаа. Тэгээ патроноор калапанга билүүднэ. Тэгээд нагаар буюу шилний үрцгийг ашиглан мастай болж билүүднэ. Тэгээд 8 калапанг цаг 20 минут гэж тооцсон байгаа. Билүүдэхэд. Хүмүүс харин нөгөө калапанга билүүдэхгүй болохоор их бензин их цацаж, бензин маслыг хийдэж агаараа их бохирдуулдаг байгаа. Манай нэг жижүүр ах энэ хуравч ирзэн сольж үтсэн бид нар. Тэгээд 5 литр бензинээр 38 км явж исэн машин маань 5 литр бензинээр 50 км явсан байна. Та өдөр чи асуух зүйл нь хуравч энэ яг тодорхой нэг машины хуравчин зориулагдж байгаа эсвэл хуравч ирзэнүүд ондоо үед юм болов уу? Яа тийм бол тодорхой нэг машин гэхгүй бүх машинд зориулагдсан байна. Машины хуравч ирзэнүүд адилхан уу тий? Сүүлийн үеийн нөгөө Япон тэрэгнүүд болохоор калапн дээр ингээд нэг юм үүрэн дотор байрлалцсан байдаг. Тэгээд тэрэн лөө болохоор түлхүүр багаж орохгүй солиход маш хүндрэлтэй байдаг. Тэгээ миний багаж болохоор шууд ороод сольчихно. Тэгээ хавчаартай нөгөө түгжээгээ буцааж хийх хавчаараараа хийхэд маш хялбар байдаг. Хуравч ирзэн сольно гэдэг бол бас нэлээд хүндрэлтэй асуудлын нэг. За бүх засварын газруудын нэг ашиглаж байгаа тусдаа л өөр ингэсэн юм жижигхэн багаж тоног төхөөрөмж хийгээд ашигладаг. Энэ бас нэг өөр төрлийн л хийц байна л да. Тийм. Тэгээд яг хуу энийг өшөө сайжруулад хийх шаардлагатай. Бүх төрлийн машин дээр гэдэг бол бас дутагдaltaй байна л да бас. Тэр хуравч ирзэн бол том жижиг янз бүр байдаг, тийм ээ. Багш бол сайн мэдж байгаа. Тэгээ жишээ нь би одоо Камацу компани дээр дадлага хийж байхдаа тэднийх бол бүр том хөдөлгөөр боодог байсан. Тэгээ хуравч ирзэнээ тайлахын тулд нэг хүн бүр ингээд бүр том радиустай том турбаа барьчаад эргээ тойроо явж идэг байхгүй. Тэгжээ тэр бүршийн шахчихж тэр түгжээг авдаг. Энэ бол яг хөөхлөөр дээрээс нь дарах юм байна тийм ээ, хөшөхгүй. Өөрөө хөндий хүчээрээ дараад тэр хоёр түгжээ мултрангуул соронзоороо татаж аваад тэгээд хуравч ирзэн сольжоод эргүүлээ шахах юм байна. Хуравч ирзэн эргүүлээд хийхдээ биднээс яаж ийдгүү гэхээр ихэвчлэн гаргаж авсан хуучин хуравч ирзэнээ шинийг хийжээд хуучныгаа дээр нь тавьж байгаад яг аманд хаардаг байхгүй. Тэгээд зөөлхөн тогшоод суулгачдаг тийм. Тэгэхгүй энэ төмрөөр авчиж тогшоо суулгах юм бол нөгөө хуравч ирзэн дээр чинь жижигхэн хэмжээний ийм жоохон сэв суулгачхад л сольсон чи ямар ч үр дүн байхгүй болчих шүү дээ. Тэгээ тэрэн дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй. Нэлээд зөөлнийг шахаж хийх шаардлагатай. Тэгээ түгжээгээ эргүүлээд хийхдээ тэр яг юугаар хийж байгаа нь яг энэ дээр бол надад нэг харагдсангүй. Тэрийг бас дараа нь
тайлбарланаас тийм ээ. Ер нь бол хэрэгтэй зөвхтэй гой санаал байна л да. Гэхдээ энэ бүтээл дээр өчөөс ажиллах хэрэгтэй. Жохон болох байна, жохон ууг нь тийм хөшөөд авдаг бол бүр л хэлбэрхэн байдаг байхгүй. Дарах биш. Бүрч бол нэгэн чанга бүрч байдаг шүү дээ ер нь. Сүүлийн Япон төрнүүд бол бүр нэгэн чанга тийм бүрчтэй болцсон. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Төхөөрөмж бол нэлээд их ашигтай, маш хэрэгцээтэй зүйл болсон байна. Тэгэхээр энэ дэр нэг санаа багш нэмж хэлэхэд бол энэ гараараа жингээрээ дард юм шүү дээ. Энийгээ болохоор бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Тийм бол тэгээд хадаад нөгөө төчин тэн дээр гацчихсан тэгэл юу сулраад ирнэ. Тэгээд сорогдчихоор аваад хийж байгаа. Тийм болгочих хэрэгтэй. Бүх юмыг аль нэг компактны болох гэдэг шиг л доо клапын өнгөлөх гэх юмнууд ороод ичиж шít. Тэрийг цогцоор нь хийх гэдэг бол нэг хэрэг боловч яг энэ дээр ингээд нэмээд өвчхөр нөгөөдөлдөө саад болсон тийм юм. Одоо жишээ нь энэ гар бол нөгөөдөлдөө бас яаж уйлдах уу гэдэг асуудал гараад байна. Клап өнгөлөх дээр чинь бас нэг яригдаг зүйл чинь үнэхээр яг тэр центрикэ барихгүй бол жинхэнэ тэр нэг төл шийддэг юм болгоод гараад байна шүү дээ тийм ээ. Яг клапын тэр замыг яаж зүгээр нэг юун дээр ботрон тавиал өнгөцгөр болно гэдэгтэй биш тэр чинь өнцгөө тохируулах хэрэгтэй. Тэр өнцгийг маш наривчлалтаар яаж тохируулна гэдэг чинь бас өөрөө том асуудал байхгүй. Тэр болгоныг удаж яг нэг юмаа сайн дагнаж ажиллавал их зүгээр байна гэж зөвлөгөө. Хоровч иржээс ойлгоход бас нэлээд хүндрэлтэй л чи одоо зарим тохиолдолд чадахгүй хүмүүс бол 2-3 өдөр машинаа задлчаал тэгэл тоос масалтаа хайлтаал тэгэл бүр зарим нь бол бүр мотор бүр тэр чигээр задлц. Яасан бэ гэдгсэн хамаг юм доош унгаад зэрзэн бүгшүүд нь доош гонцсон гэдэг. Тэгээд та нар одоо энийгээ сайхан энэ шүүгчдийн зөвлөгөө хэлснээр зөвлөснөр боловсронгуй болгоод тэгээд би сая юмнууд дээр энэ янз бүрийн мэдээлэл авлаа үзлээ. Тэгээд тэн дээр ингээд сольж байгаа аргачлалууд бас сонь сонин шийдвэр байна. Тэгээд одоо яг энэ та нарын энэ хийцсэн төхөөрөмжийг тийм ээ бас нөгөө энэ сая шүүгч нарын хэлсэн шиг хитрхийг өнөөрлөгөд хэрэггүй юм шүү. Ашиглахад их төвөгтэй. Яг одоо хамгийн хэцүү байгаа үйлдэл дээр л хамгийн амархан шийдлэл гаргах хэрэгтэй юм шүү. Тэгээд энэ интернетээс хар тэн дээрээс үзэх юмнуудыг айгүй олон санаа авахар юмнууд байна. Зарим багшнуудаа өөрсдөө хүмүүсд үзүүлж харуулж байна. Зарим хийх аргачлалууд нь бас өөр байдаг юм шүү. Тэрийг үзээрэй. За ингээд гэрлэр шүүгчдийн үнэлгээ гарна. Гэрэл 1 ногоон, 2 ногоон, 3 ногоон. Баяр хүргэе. Одоржоо. За одоржийн багийнхан 2 дугаар шатанд Улаанбаатар хотод 600-гийн их студид өөрсдийн бүтээл санааг дуршилтаар үзүүлэх нь байна. Бичлэгээр, дуршилтаар, бодитоор. Залуу зохион бүтээх тэмцээнд ороод төрүүлчих юм бол хүссэн мэрэгчлэрээ сурах сургуультай өндөр бүргөө суралцсан. Тэгээд өөрийнхөө мэрэгчлийг зөв сонгож ийн гэж өөртөө бол итгэлтэй байгаа. Тэгээд би өмнө аймгийн тэмцээнүүдэд ордог байсан. Жишээлбэл миний энэ онгоц нөө Оржнингийн 2 дугаар байр, энэ жилийн 1 дугаар байрыг эзэлсэн. Тэгээд онгоцоор орохдоо нөгөө өмнө жил ороод би нэг ялагдсан. Тэгээд тэрэндээ хор шаргатлаа бүр өөртөө итгэл ороод цаашаа бүр илүү их хийх зорилго өөртөө өөртлөө. Тэгээд цаашаа бүр илүү их хийгээ би 1 дугаар байртаа орсон. Нэг нь ялагдсан, нэг нь ялдаг. Тэгээд би бол өөртөө бол ялнаа гэсэн итгэл өгч зоригтой орж байгаа.